За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр хятадд сурдаг оюутнуудад хэрэгтэй болов уу гэж бодоод дипломын ажлаа бичгээд одоо юун дээр анхаарах ёстой, ямар платформ, ямар аппликейшнуудыг ашиглах ёстой талаар ийм бичлэг оруулъя гэж бодоод сууж байна. Тэгээ миний хувьд болохоор дөнгөж сая дипломын ажлаа бол хийгээд дууссан байгаа. Диплом хамгаалалтанд бол ороогүй. Дипломны ажлынхаа үнэлгээг бас авч чадаагүй дөнгөж саяхан явуулаад багш хүлээж аваад тэгээ байж байгаа төгсөх курс оюутан байгаа. Тэгээ тийм болохоор бас цаашдаа төгсөж байгаа оюутнуудад хэрэгтэй болов уу гэсэн үднээс энэ бичлэгийг оруулах гэж байна. Миний хувьд болохоор бизнесээр сурдаг. Тэгээд ер нь бол яг энэ чиглэлийн диплом хийж байгаа хүмүүст илүү хэрэг болох байх. Яагаад гэвэл одоо уул уурхай ч юм уу тий арай өөр чиглэлийн өөр дипломууд юм зураг төсөл хийх дипломуудын талаар бас сайн яг мэдэхгүй байна. Тэгээд бизнесээр сурж байгаа оюутнууд байх юм бол за миний хэлэх эдгээр аргууд хэрэгжих байхаа гэж бодож байна. За диплом бичихтэй анхаарах зүйл диплом бичихээс 4-р курсыг бичиж эхэлж байгаа. Тэгээд 3-р курсын сүүлийн семестрээс ер нь бол ингээд суурийн тавиад өгдөг байхгүй. Жишээ нь манай судалгааны аргачлал гэдэг хичээл орж исэн. Тэгэнгუთ тэр хичээл дээр одоо дипломны судалгаагаа хаанаас хийх юм, ямар материалууд олох ёстой юм. Жишээ нь одоо Zhongguo гэдэг ийм судалгааны ийм том сайт байгаа байхгүй юу? Мэдээллийн том сайт. Тэгэнгუთ энэ рүү бид нар яаж нэвтэрж орох ёстой юм, яаж хайлт хийх ёстой юм, яаж татаж авах ёстой юм гэх мэтчлэн хичээлүүдийг тэн дээр ордог байсан. Тэгээ тэр хичээл дээр ноорог байдлаар, туршилт байдлаар бид нар ингээд дипломны ажлаа хийж дүнгээ гаргаж ирсэн. Тэгээд тухайн үедээ зарим хүүхдүүд нь бас яг дипломын сэдвээ тухайн үедээ сонгоод тэр сэдвэрээ үргэлжлүүлээд 4-р курстэй одоо дипломоо хамгаалсан тийм байгаа. Тэгэнгუთ ингээд 3-р курсээс ер нь эхлээд дипломын ажлын ингээд дэвсгэр тавигдаад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр тэдгээр хичээлүүд дээр анханасаа маш сайн суугаад тэмдэглээд тэр үедээ бас дипломынхаа сэдв мэдв судалгааны чиглэлээ ер нь бол сонгочвол зүгээр. Тэгээд миний хувьд болохоор маркетингийн чиглэлээр судалгаагаа хийсэн. Luckin Coffee-ний дөвийн дэх маркетинг гэдэг сэдвтээ судалгаа хийж дуусгасан байгаа. 4-р курсын хамгийн эхний семестрт дадлагын хичээлүүд ордог. Тэр дадлагын хичээл нь ерөнхийдөө дипломын дадлага, дипломын одоо бүтцүүд, бүлгүүдэд яг юу бичих ёстой, яг доторх агуулга нь юу байх ёстой, хэдэн үгтэй байх ёстой, энэ хэсэгт юу бичих ёстой, шаардлагуудыг ерөнхийдөө бол танилцуулдаг гэсэн үг. Тэгээд аль зүйлсийг ямар цаг хугацаанд гүйцэтгэсэн байх ёстой гэдэг зүйлсийн талаар ингээд дэлгэрэнгүй тайлбарласан хичээлүүд ороод явдаг байгаа. Тэгээ эдгээр үеүүдэд бас маш сайн сууж тэмдэглэл хөтлөх ёстой, ингээд маш чухал зүйлсүүдийг заадаг. Эдгээр хичээлүүд дээрээс одоо давшигаасаа тий ингээд зөвлөх удирдах байгаа багшаас авч чадаагүй аюу болон одоо мэдээллүүдийг тэр үеийн хичээлээс дадлагаас авч исэн. Одоо жишээ нь дипломын ажил дээр хуулбарлалт болон AI үзүүлэлтийг шалгадаг. Тэгэнгუთ тэрийг сургууль шалгадаг. Тэрнээс өмнө бид нар хэрхэн урьдчилж шалгаж болох вэ гэдгийг тэр хичээл дээр орж ингэж харуулж исэн. Энэ аппликейшнаар ингэж оруулах хэрэгтэй. Тэгээ хувь нь тэдээс тэдний хооронд байх юм бол болно. Тэдээс тэдний хооронд байх юм бол одоо дабианд оруулахгүй, диплом хамгаалтанд оруулахгүй гэх мэтчлэн одоо зүйлсүүдийг ярьдаг гэсэн. Тэгэхээр тэдгээр дипломын талаарх, дипломтой холбоотой мэдээлэл өгж байгаа багш нарын тэр хэсгүүдийг маш сайн одоо зургийн даарж тэмдэглэж авах хэрэгтэй. Тэгээ дараа нь маш хэрэг болдог шүү. Миний дипломоо бичгээд хэрэгэлсэн маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэд хэдэн аппликейшн байна. Сэдв сонголтын хувьд Монгол оюутнууд бас зарим талдаа нөгөө Монгол компаниас сонгох хандлагатай байдаг. Өөрийнхөө хэл дээр ингээд судалгаа хийхэд илүү хялбар гэж бодоод сонгодог. Тэгээд тэр нь бас яг боломжгүй зүйл биш, бас ингээд мэдээлэл олдоод өөр эрэл хайгуул хийж чадах нь бас боломжтой. Гэхдээ миний анзаарснаар болвол хятад компаниас сонгоход илүү хялбар санагдсан. Тэгэнгუთ мэдээлэл нь маш нээлттэй, олоход хялбар. Миний хувьд одоо дөвийн гээд хятадын TikTok-ыг судалж байгаа. Тэгэнгუთ одоо хятадын TikTok зөвхөн ийм хятадын TikTok дээрх аккаунтуудын статистик судалгаа үзүүлэлтийг гаргадаг судалгааны тим аппликейшн байгаа хгүй. Тэгэнгუთ тэрнээс би ингээд судалгааных нь мэдээллийг авах гад ингээд төлбөртэй. Тэгээ төлбөрийн төлөөд оронгууд тэр хаягийнх нь бүх юм нарийн одоо мэдээлэлүүд байдаг. Хэдэн онд хэдэн дагагчтай байсан, одоо хэдэн лайв хийсэн, хамгийн өндөр үзүүлэлттэй юм нь юу юм, дагагчдын тоо хэд байсан, хэдэн хувь нь эрэгтэй эмэгтэй, ихэвчлэн одоо юу үздэг, ийм бүр нарийн ширийн мэдээллүүд нь ингээд тэндээ байж байдаг. Тэгэнгუთ Монголд жишээлбэл тийм судалгаа олъё гэх юм бол тийм платформ яг тийм нэгдсэн систем ер нь жоохон ховор юм шиг санагдаж байна. Тэгээ тийм болохоор миний хувьд одоо дүгнснээр болвол хятад компаниас сонгох нь
илүү олдот сайтай эргээд багшаас зөвлөгөө авсан ч те ангийнхаа хүүхдээс зөвлөгөө авсан ч гэсэндээ ийм мэддэг тэр тусмаа одоо санхүүгийн тайлан зэрэг ийм дотоод мэдээлэл нь илүү нээлттэй байдаг тийм компани сонгох юм бол илүү хэрэгтэй амар судалгаа нь олддог гэж би бол хэлнэ. Миний хэрэглэсэн аппликейшнууд гэж юм. Миний хувьд судалгаа одоо дипломын явцад заавалчгүй судалгаа авах хэрэгтэй байдаг 150-200 үнээс судалгаа авах хэрэгтэй байдаг. Тэгээд хятадд ингэдэг байхгүй юу? Гадуур ингээ явж байхаар хүмүүс энийг уншуулад өгөөч, энийг уншуулад өгөөч гэх юм бол бамруу шүүгээ, зондог үгээ гэдээ амар тэгдэг. Тэгэл би одоо бодоод яана одоо судалгаагаа яаж бүхлүүлнэ? Бүр ингээ 150-200 хүнтэй миний ингээ эргэн тойрны хүрээлэл чинь 150-200 өрөхгүй. Тэнгууд гадаад оюутнууд тэр бүрчлээ яг дөвийнөөс ингээд худалдаа авалт хийгээд авахгүй. Тэнгууд яг хятад хүн хэрэгтэй байгаа. Хятад хүмүүс одоо хаанаас олно гэл. Одоо би л бас нэг тийм бамбрууш барайл зараал зогсох юм болов гэл айгу санаа зовчихсан байхгүй юу. За тэгсэн чи энэ аппликейшн надад тусалсан заяа. Тэгээд тэр нь болохоор Winjar Sing гэд одоо ийм судалгааны аппликейшн байгаа. Энд дээр зургийг нь оруулчихъя. Ер нь бол баг мэдэх ах. Тэгээд WeChat-аар ороод бүртгүүлчдэг. Амар аппликейшн заяа. Одоо ер нь хятадын ингээд ихэнх аппликейшн AI-тай холбогддог болсон шүү дээ. Тэгэнгүүт энэ аппликейшн бас яг тийм. AI-аар одоо судалгааныхаа асуулгуудыг ингээ гаргуулах боломжтой. Эсвэл өөрөө ч гэсэндээ тэн дээр ингээ засвар хийгээд эсвэл ингээ өөрөө судалгааныхаа асуулгыг хийх боломжтой. Тэгэнгүүт би ерөнхийдөө багшаас яг ямар чиглэлийн одоо асуултууд бэлдэх вэ гэдгийг ер нь бол мэдсэн байсан. Тэгэнгүүтлаа энэний AI руу одоо мэдээлэлээ явуулчихсан. Ийм одоо дөрвөн бүтэцтэй тэдний төрлийн асуулт ийм байх тийм асуулт хэрэгтэй наа гэдэг юмгууд шууд ингээ асуулт нь гараад ирнэ. Тэгээл ингээ бэлэн болчихсон заяа. Яг ингээ багш хэлснээр. Тэгээ тэрийгээ багштаа шалгуулад за болно гэд. За тэгээ тэрийгээ тараах ажилд гарч байгаа. За тэгээд тараах ажил дээр бас л нөгөө нэг асуудал байгаа шүү дээ. Ингээл WeChat-аар тараах уу, хүмүүсийг ингээ уншуулад өгөөч гэд ингээ явахлаар айгүй хэцүү. Тэгээ одоо яах вэ гэж бичсэн чинь тэр асуудлыг бас шийдээд өгсөн заяа. Тэгсэн чинь хоёр сонголт байгаа. Нэг нь болохоор төлбөртэй бусад хүмүүсээр та ингээд мөнгө өгөөд судалгаагаа бүглүүлнэ. Судалгааг чинь ямар хүмүүс бүглэхийн та тэрийг өөрөө сонгоно. Жишээлбэл Бээжинд амьдардаг 20-30 насны одоо магистраар сурдаг, өдөр тутамдаа дөвийг хэрэгэлдэг гэдэг ч юм уу ингээд юм нарийн яг тэр зорилтод бүлгийнхаа хүмүүсээс судалгаагаа авчихна гэсэн үг. За энэ болохоор нэгдүгээр арга. За хоёрдугаар арга нь болохоор би миний хэрэглэсэн арга. Энэ болохоор тийм судалгаагаа бүглүүлмээр байгаа. Эргүүлээд нөгөө талд ч гэсэндээ над шиг ийм судалгаа гаргацсан бүглэх хэрэгтэй байгаа тийм хүмүүсийг хооронд нь холбодог гэсэн үг. Тэгээд өдөрт тэр болохоор 30 хүний судалгаа бүглэх ёстой. Тэгээд доор нь оноотой одоо хэдэн асуултаасаа шалтгаалаад хэр их юм бүглөхөөсөө шалтгаалаад оноотой. Тэгэнгუთ би 200 судалгаагаа бүглүүлэхийн тулд за нэг 4 байна уу 5 өдөр ер нь бол ингэж өөр хүмүүсийн судалгаа бүглэсэн. Тэгээд эргүүлээд бас минийхийг бүглэж байгаа гэсэн үг. Ингэж оноо цуглуулж явдаг ингээд хоёр талтай харилцаа ашигтай. Тэгээд ийм энэ бол оюутнуудын хөвчлэн ашигладаг арга нь. Би яг бас нөгөө таньдаг мэддэг хүмүүс руугаа QR ингэ шеэрлж авахгүй за энийг бүглөөд өгөөч ингэж тэгэж гээд тэр хүмүүсийн тоон 10 хүрэхгүй заяа. Ер нь за нэг 10 байна уугүй юу. Тэнгууд үлдсэн нь бүгдээрээ ингэж харилцсан одоо бүглдэг тэрнгээр ингэ бүглүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар ч мөнгө өргөх шаардлагагүй, ямар ч хүн гуйх шаардлагагүй ингээд өөрийнхөө судалгааг бүглүүлсэн. За тэгээд энэ судалгаа авах боломжтой энэ аппликейшны бас нэг давуу тал нь болохоор за 200 хүний судалгаагаа бүглүүлчихлээ тий. Тэнгууд тэндээс өөрөө шигшээд хэрэгтэйг наваад хэрэггүйг нь ингээд устгуулчлаа. Тэнгуулаа шууд ингээд тайлан болгоод авчдаг. Тэгээд тэрийг ингээ AI-аар хэлчихдэг байхгүй шууд тайлан болгож авах дэрэн дараа чиний дипломонд хэрэгтэй тэр диаграм, статистик үзүүлэлтүүдийг бүгднийг ингээ гаргаад өгчдөг. Одоо тий 50% нэмэгтэй 50% эрэгтэй хүмүүс бүгэлсэн байна. Тэдэн насны хүмүүс гэдэг ингээ диаграмаар гаргана. Тэнгуутлаа тайлан дээр ингээ бичдэг. Одоо энэ судалгааны ажлаас харахад тэдэн үн ингээ тэдэн хувь хүмүүс нь сэтгэл хангалуун биш байна. Тэдэн хувь нэм байна. Тэдэн хувь нэрхтээсэн байна. Тэдэн хувь нэм байсан байна гэдээ одоо ингээ чиний өмнөөс дипломд чинь хэрэгтэй тэр зүйлсүүдийг гаргаад өгчдөг. Хэрэгтэй аппликейшн байсан. За дараагийнх нь болохоор энэ аппликейшнгүүгээр ер нь бол диплом бичнэ гэж байхгүй. Заавал хэрэгтэй аппликейшн. Тэр бол Zhongguo Zhiwan буюу Хятадын хамгийн том тийм мэдээллийн сайт. Энэ дотор ерөнхийдөө бүх мастрын дипломууд, судалгааны ажлууд, мэдээ сонин дээрх бүх мэдээллүүд энэ дотор байж идэг. Тэгээд энийг та өөрийнхөө сургуулаар дамжуулаад үнгүү ашиглах боломжтой. Үнгүү тэр дипломуудаар татаж аваад мэдээллүүдийг хэрэглэх боломжтой байдаг. Тэгээд дипломн дээр нөгөө хэрэгэлсэн их сурвалж баримтууд байдаг шүү дээ. Тэгэнгუთ ихэнх нь ер нь бол эндээс авсан байдаг. Эндээс өөрийнхөө одоо дипломын ажилд хэрэгтэй байгаа тэр сэдвээ хайгаад тэнтэй холбоотой ажлуудыгаа олоод одоо мэдээллийг нь ашиглах боломжтой.
тоо үзүүлэлтүүдийг нь ашиглах боломжтой зөвшөөрөгдсөн байдаг гэсэн үг. Манайх яг өчигдөр уржигдаар нөгөө нэг юм хуулбарлалтын шалгалтаа хийсэн баггүй. Тэр нь болохоор одоо миний дипломны хэдэн хувь нь одоо яг энэ сайтанд ингээд тийм давтагдсан тоо үзүүлэлт энэ сайтнаас өөр хүний дипломноос ч юм уу энэ сайтны мэдээллийг ингээд хуулсан байна вэ гэдгийг шалгадаг гэсэн үг. Тэгээ тэр нь ер нь бол 10-аас 15% байхад зөвшөөрдөг. Тэрнээс дээшээ байх юм бол дараагийн диплом хамгаалалтанд оруулахыг хөрвүүлдэг. Тэр шалгалтыг ер нь бол энэ аппликейшнаар хийдэг гэсэн үг. Тэгэхээр багштай шалгуулахаасаа өмнө бас төлбөртөөгөөр өөрийнхөө одоо хуулбарлалтын зэрэг хэр байгаа вэ гэдгийг өөрөө шалгах хэрэгтэй. Мянган ханз нь 1.5 янаар хуулбарлалтын зэрэг шалгадаг. AI-ийн зэрэг нь болохоор 1000 ханзыг нь 2 янаар хуулбарлалтын зэргийг шалгадаг байгаа. За хуулбарлалтын зэрэг шалгалт болон AI шалгалтын дээр хэрэгжилж болох үнэгүй аппликейшн бас байгаа. Тэр нь болохоор Paper Pass гэдэг байгаа. Зүгээр баядуу өнтрээс бичээд орохлоор гараад ирнэ. Тийшээгээ үнэгүйгээр өөрийнхөө одоо дипломын ажлыг байршуулад тэгээ хэдэн хувь нь AI байна, хэдэн хувь нь одоо тийм хуулбарлалттай байна гэдгийг харж болно. Тэр нь бол үнэгүй. За тэгээд хэрэв хуулбарлалт өндөр эсвэл AI өндөр байх юм бол тэр аппликейшн багасгаж өгдөг. Тэгээ тэр нь болохоор үнэтэй. 1 yon 1.5 yon гэд 1000 ханз тутам байдаг. Тэрийг бас хэрвээ хуулбарлалтын тооч өндөр байгаад тэгээ цагчин тулцсан тэгээ шалгалт нь ойртсон байгаа бол тэр аппликейшнийг ашиглаж болно. Ерөнхийдөө бол гол хоёр аппликейшн маань судалгаа авах аппликейшн болон түүний судалгааны ажлаас мэдээлэл авахын хоёр аппликейшн байгаа. За нэмэлтээр Dubao болон Figua гэд хоёр аппликейшн байгаа. Энэ хоёр нь болохоор за Dubao бол мэдээж AI, хятад AI тэгээд хятад одоо тоон үзүүлэлттэй эсвэл дипломынхаа ажлын утга зүй, үг сонголт зэргийг одоо хятад AI-аар нь хэлгүүл илүү сайн юм шиг санагдсан. Нөгөөх нь болохоор судалгааны тоон статистикийн аппликейшн. Одоо би жишээлбэл дөвийн дээрх Luckin Coffee-тэй холбоотой судалгаануудыг олж авсан байгаа. Тэгэхээр та нар ч гэсэндээ магадгүй юм салбар дэлгүүрээс илүү миний хувьд одоо дөвийн дээрх маркетингийг сонгосон учраас ингээд онлайнаар судалгаануудаа хийгээд онлайнаар ингэх боломжтой байсан. Хэрвээ та нар салбар дэлгүүр сонгосон байх юм бол тэр дэлгүүр дээрээ заавал очиж судалгаа авах шаардлагатай болох байх. Тэгээ миний хувьд ашигласан одоо платформуд нь, аппликейшнууд нь одоо ийм байлаа. Тэгээд дипломны хувьд одоо 3 ерөнхий ийм үе шаттай. Эхнийх нь одоо эхлэл хэсэг KT богоо хэсгийг бичих ёстой. Энэ дээр чи аль цаг хугацаанд юу хийх чинь тодорхой байдаг. Тэгээд нэмээд дипломны чинь бүлэг болон одоо дэд сэдвүүд гэх мэтчлэн зүйлүүдэд бичиж өгөөж явуулах ёстой. Энийгээ багшаараа шалгуулад баталгаажуулдаг. Тэгээд түн дээрээ дамжуулаад хоёрт нь болохоор дундын шалгалт хийдэг. Дундын шалгалтын үеэр одоо судалгааны ажлууд аль хэзээ эхлүүлсэн байна уу? Судалгаагаа хүмүүсээс авсан байна уу гэх мэтчлэн зүйлсээ багшаараа шалгуулад тэгээд дундын шалгалтанд ордог байгаа. За тэгээд 3 дугаар хэсэг бол яг юм хуулбарлалтын шалгалт энтрээ хийлгээд эцсийн байдлаар засвараа хийсэн эцсийн байдлаар багштай шалгуулад сургууль руу явуулж байгаа энэ үе шат байгаа. За тэгээд одоогоор миний дипломоо бичгээд хэрэгтэй байсан мэдсэн зүйлсүүд бол эдгээр зүйлс байна. Магадгүй диплом хамгаалалтанд бас шинэ хэлмээр санагдсан эсвэл шинэ нэмж ярих зүйлс гарах юм бол part 2 хийх байх. Тэгээд та нарт бас хэрэг болсон байх гэж бодож байна. За тэгээд амжилт баяртай.